Би болор сайдаас асууд юм да. Бид нар ч одоо энэ жилийн хувьд бол 3 дахь удаага улсынхаа төсвийг тодтгол хийж байгаа шүү дээ. Улсын төсвийн орлого зарлах талд нь тодтгол хийгээл байгаа. Тэгээ зүүрлээд үзэх юм бол үндсэндээ бид нар ч нэг сурагчд нэг бодлого өгчхөд бод гэдэг өгөөд явуулсан. Нөгөө нөхөр маань буруу бодчиход төрөөд ирсэн. Тэгэхээр нь дахиад яг тэр бодлогоо буцааж өгөөд за чи одоо бодоод иргээд өгөөд явуулсан чинь дахиад бас буруу бодчиход төрөөд ирсэн. Тэгээ 3 дахь удаага бодлогоо яг нэг бодлогыг өгөөд цаашаа дахиад бодчиход төрөөд ирсэн чинь бас буруу бодчиход төрөөд ирж байгаа байхгүй. Тэгээ одоо энэ хийж байгаа тодтгол маань зөв болно гэдгийг одоо ер нь бид нэр яаж мэдэх вэ? Ямар арга зам байна? Нэг л ухаанаар олж өгөхгүй шүү дээ болорсоо да. Нэг жилийн дотор 3 удаа нэг бодлогыг 3 удаа бодож чадахгүй байна гэдэг ч одоо тэгээд бодлого бодож байгаа хүмүүсийнх нь нэг чанар чансааг харуулж байгаа бах. За тэрийг ч бас үзэж харж байгаа их хурл нь багш нь ч гэсэн бас өөрөө бас нэг тийм арчаатай нөхөр бишлүүлчих гээд байна л да. Тэгээд би бол зүгээр анзаарсан бол нөгөө энэ төсвийн юг хэлцэх үед байнгын хорон дээр нэг асууж байсан. Төсвийн тодтолоо ер нь төсвөө бид нар улирлаар батлаад явж болдгоо мó гэж. Нэгэнт л өнөөдөр бодлогоо бодож чадахгүй байгаа бол заавал одоо ингээд нэг юм хэлэлцсэн болоод баталсан болоод тэгээд тэр нь сарын дараа дахиад бүтэхгүй болчих юм бол одоо ер нь яах юм бэ гэсэн л ийм л асуулт байна л да. Энэ дээр нэг зүгээр болор сайднууд нэг хариулж өгөөч.